Сайн байцгаана уу? Өнөөдөр бичлэгээр бүгдээ Elise Knight-ийн хак хийж сурна. За эхлээд Google руу орно. Дэлтэ татна. Android төлөв орно. Доош явуулаад download гэдэг энэ хэсэгтэл дараад ингээд бичлэг үзнэ. Тэгээд дахиад доош явуулаад нийлэн доош. За дээдлийн юм дээр дараад free download дээр дахиад дараад дахиад бичлэг үзнэ. За бичлэг үзэж дуусчлаа. За одоо ямартай ч татах гэж дээр дараад дэлгэрэнгүй. Тэнд тусгаар. За тэгэхээр татсан юм аа ингээд дараад тодорхойгүй. Хийг өчлөж. За суулгах дээр дарна. Тэгж за нэгтэл дараад зөвшөөрлөх. Ингээд болж хэвчээ. Тэгээд not now дээр дарах хэрэгтэй шүү. Хүмүүс upgrade гэдэг дээр дараад алдаад идэг буруу шүү. За тэгээд шинэ акны чи. Тэгээд Elise Knight руу орно. Google руу ороод копицсэн зүйлээ сая дараад тэгээд копицсэн байх хэрэгтэй. Тэрнийгаа тэгээд наах гэдэг дээр дараад болоо. За контент гэдэг дээр дараад буцаад гараад дахиад ингэж гараад энэ Samsung-тэй хүмүүс нэг нь хажиж болдог сумаа тавьчих хэрэгтэй. Энэ сумаа. Энэ миний. За минут жоохон гацаад идэж юу яаж байгаа. За ингээд болчихсон. За ингээд энэний дараа. За тэгээд энэ unlock ингээд уншаад дууссан бол unlock take гэдэг дээр дараад. За энийг бас хэлье. За continue гэдэг дээр дараад буцаад Samsung дэвс тэр хажиж болсон сумаа дараад одоо copy гэдэг дээр дараад буцаад тоглоомд гарна. За тэгээд энэ копиц юм аа. Газарсан амраа. Адруу залахгүй. За тэгээд одоо энэ дээр гараад за энэ warning хийцээ гэдэг. Ийм би комент хэсгээр үлдээ чи комент хэсгээр. Чи угаас л нөтөө үз. За үз. Дитаг зам гад чинь энэ. энэ бүрэн болчихлоо. За ингээд болж хэвчээ. Миний даашваач нь байна. За ингээд тоглоомд ороод одоо энэ дээр warning хийцээ. Энийг би чат дээр үлдээ чи кофе даавараа. За тэг уншин. За VW гээд энэ гарч байгаа юм бол болцсон гэсэн. Тэг унших нь хүлээн. Гацсан аим багсдаг. За
За ингэ болж байгаа маа.